Ухаалаг төлбөр, ухаалаг шийдэл. E-Mongolia Тавтэг. Сайн байцгаана уу? Систем нэгтгэлийн газрын ахлах системийн шинжээч Баян Жаргал байна. E-Mongolia системийн цахимжуулсан үйлчилгээнүүд дундаас одоогоор 705 үйлчилгээний төлбөртэй үйлчилгээнүүд байдаг. Эдгээр үйлчилгээнүүдээр дамжуулан бид бүхэн одоогоор өдөрт 8 орчим төлбөрийн гүйлгээнүүдийг гаргадаг байна. Энэ гүйлгээнүүдийг бид төрийн сан болон QPay, SocialPay, MonPay гэсэн байгууллагуудтай хамтран амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл одоо E-Mongolia төрийн үйлчилгээний цахим идэвхтэй болоод байгааг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Энэхүү цахим идэвхнээс иргэн та өөрийн төрийн үйлчилгээтэй холбоотой төлбөр тооцоог нэг дороос хэлбэрээр авах боломжийг бид бүхэн бүрдүүлээд байгаа юм. Тухайлбал төрийн үйлчилгээний нэхэмжлэгээ, төлбөрийн цахим идэвхтэндээ хүлээн авч төлөх, төлсөн баримтаа авах, баримтаа бүртгүүлэх зэрэг боломжууд багассан байгаа юм аа. Мөн түүнчлэн өөрийн ашигладаг банкны картаа та цахим идэвхтэндээ холбоод төрийн үйлчилгээний төлбөрөө хэлбэрээр төлөх боломж өртсөн. Одоогоор худалдаа хөгжлийн банк болон голомт банкуд холбогдсон байгаа юм. Монгол банкнаас баталсан карт токенжуулах журам байдаг. Энэхүү журам стандартын дагуу бид төрийн сан болон Монгол банктайгаа хамтраад хэрэглэгчийн картыг токенжуулах төлбөрийн системийн шийдлийг амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Ингэснээр иргэн таны төрийн үйлчилгээний цахим идэвхтэндээ холбосон хэрэглэгчийн картыг нунслал аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа юм аа. Бид бүхэн орон сууц, цахилгаан, дулааныхаа төлбөрийг төлөхдөө олон төрлийн сувгуудыг ашиглан төлж байгаа. Жишээлбэл олон төрлийн аппликейшн, веб систем, киоскын систем, зарим үед биеэр очин төлөх шаардлагууд ч гардаг. Тэгвэл одоо E-Mongolia цахим идэвхтэндээ та өөрийн болон бусдын хэрэглээний төлбөрийг холбон цаг тухайд хэлбэрээр төлөх бололцоог бид олгож байна. За ингээд цаашид E-Mongolia систем төрийн үйлчилгээ болон төлбөрийн шийдлүүд дээр улам боловсронгүй ажиллаад зогсохгүй. Бүх банкны аппликейшн болон бүх финтек банкны аппликейшнууд дотроос төрийн үйлчилгээний төлбөр тооцоогоо хэлбэрээр төлөх бололцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дижитал амьдралын ухаалаг сонголт бол E-Mongolia цахим идэвхтэй юм.